Нэгэн нарны доо. Олон ангид уран сайхны кино. Гол дөрүүдэд Жанчив дөржийн Жамин сүрэн, Аюурын Өлзий сайхан, Гомбын Мегмар наран, Банзрагчийн Тунгалаг, Сегмитийн Төмөрбаатар, Гүрбазрын Урнаа, Батбаатарын Анх баяр, Төвшин жаргалын Энкбат. Дүгнж хэлэхэд манай компани гаргах гэж байгаа шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэлээд ашиг дагуулсан тодорхой байгаа. Тэгэд манай энэ судалгааны ажлын үр дүн амжилттай болсон та бүхэнд баяр хүргэе. Ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. За баярлалаа. Ингээд танай албаны судалгааны ажил үнэхээр амжилттай сайн боллоо гэж би дүгнж хэлж байна. Баярлалаа. Давай. Танай албанд даалгах бас нэг ажил юм. Бас л судалгааны ажил. Нарийн жирийн асуудлын би чамд удахгүй танилцуулна. Тэрнээс гадна чамд таалагдчих магадгүй нэг мэдээ байгаа. Удахгүй хэлнэ. За амжилттай. За баярлалаа секретарь. За бүгдээ өнөөдөр хэдүүлээ хомофон үгсийн талаар үзнэ. Энэ талаар сонссон хүн байна уу? Сонсож байсан. За, та нар төгсөх курс оюутнууд байж арай энэ үгийг мэдэхгүй байгаа юм шүү дээ. За тэгвэл хомофон гэдэг маань ижил дуудлагатай хэрнээ ондоо бичигддэг үгсүүдийг хэлдэг. За тэгвэл одоо энэ үгийг хэдүүлээ задлж үзье. Хомо гэдэг маань Гомо. Йоо. ижил гэсэн утгатай үг. Пон гэдэг маань ижил авиа. Тэгэхээр ижил авиа гэсэн утгатай болчихж байгааз. За тэгвэл энэ жишээн дээр хэдүүл авч үзье л да. Soul адилхан дуудагдж байгааз. Тэгээд бичлэг нь ондоо байгаа зү. За soul энэ үгийг мэдэх юм байна уу? За сайн байна. Тэгэхээр энэ үг маань хоёр утгаар хэрэглэгдэж байна. За энэ soul. За сайн байна. Тэгвэл одоо хэдүүлээ эдгээр үгсийг оруулсан өгүүлбэр зохиоё. Өгүүлбэр зохиох хүн байна уу? Таны нэр хэм бэлээ? Би юу? Тий. Тэмүүлээ. Өгүүлбэрээ хэлэх үү? Hunger is my soulmate. We have been friends for about 20 years. За. За сайн байна. Дөрмийн хувьд ямар ч алдаа алга. Гэхдээ soulmate гэдэг үгийг хэрэглэхдээ насан
насан туршдаа хамт амьдрах. Бие биенийхээ зүрх сэтгэлийг ойлгосон хүмүүс ирдэг. Нэг жишээ хэлэхэд би одоо хүнтэй гэрлэх гэж байгаа. Тэгвэл би I have found my soulmate гэж хэлнэ. Ойлгосноо? За өөр жишээ хэлэх юм байна уу? Тэмүүлэн is my soul best friend. За сайн байна. Дөрмийн хувьд бас ямар ч алдаа алга. Гэхдээ ер нь тэгэж хэлдэггүй юм л та. За өөр жишээ хэлэх юм байна. За хэн блэ? Угна. За угна. My cat is my soul animal. За. За өөр хэн хэлэх вэ? Шүбэ. За. My life is soul me. Юу гэнэ дахиад хэлдэ? My life is soul me. За сайн байна. За тэгвэл одоо хэдүүлээ. Арай ондоо үгэн дээр жишээ авч үзье. За. Тэгвэл одоо хэдүүлээ. Хүүшээ. За, сайн байна уу чи? Чи ч одоо яасан сайн хөө явж байгаа юм тий. За, тэр хаагур юу хийгээд юм? Би юу хийх вдэ үгүй. Би ямар энэ хавьяасаа холдох штеп. Дэл байна. 100 өвгөн бит хоёр агаарт гараад ирсэн л дээ. Өө тэгээ юу? Өвгөн жаахан ханиалгаа. За, Тэгээ том хүү манлай манд бит хоёрыг цэвэр агаарт гарууд зүгээр гээд ахаар нь яваад ирсэн л дээ хөө. тэгээ одоо өвгөн зүгээр. Зүгээр. Харин муу хүүгийнхаа боёд бит хоёр сайхан л амраад ирлээ. За. Чи юу хийж энэ да? Би юу хийх вдэ? Гэрийн мохорт хэдэн өгтөгтэй хэрэглээгээд л гэрс сууж энэ. Тэгэн. Манлаа чи их нэртэй хүн шүү дээ. Гэр бүл болоогүй үсттэй. Чи миний найз үсттэй. Зориуд намайг сэтгэл санаагаар унгахж байгаа юм шиг чи яах гэж намайг ингэж байгаа юм бэ? Тийм л дээ. Манлаа гэрлийг байгаа. Гэхдээ удахгүй гэрлэх шүү дээ. Чи өөрөө мэдчихэл байгаа үсттэй. Уянга. Чи өөрөө энэ бүхэнтэй эвлэрэх хэрэгтэй байна шүү. Би эвлэрч чадахгүй. Би манлаад хайртай. Манлаа зөвхөн минийх. Манлаа хизээ чинийх байсан. Манлаа хизээ чинийх болохгүй заяа. Яа гэвэл тэр манлаа чи тэр гэрлэж байгаа бүсгүйд үнэн голоосоо хайртай юм байлээ заяа. Тэгсэн ч гэсэн яах юм бэ? Би нууц амрагч гэсэн болсон цаа. Харин чи өөрөө манлаа сайн биш үү? Чи битээ тэнэгтэй дагаач. Юугээ тэнэгтэй даа? Би чамайг боцсондоо л хэлж जैन заяа. Тэгээд ч манлаа тэгж ихнэрээсээ гадар хүнтэй явуулах тийм ухаан муутай залуу биш за. Тийм болохоор нь манай ажлынх манлайг хүндэлж явдаг юм. Тийм болохоор нь би манлайг хүндэлж явдаг юм заа юу. Тэгээд би яах юм бэ? Би манлаад хайртай ч чи намайг ойлголтоо. Чи яагаад намайг ойлгохгүй байгаа юм? Үйлдэл яах юм бэ? Уянга. Сүчүүд бид чинь өөрөө хайртай хүнтэйг юм биш. Бидэнд хайртай хүнтэй л амьдрах ёстой юм биш үү? Уянга. Минь сайн бодоорой за. Найз нь одоо явдлаа. Найз нь одоо болохгүй шүү. Харин найз нь ойлгохын оронд ухаантай байж манлайг заавал өөр юм болгон за. Манлаа бол зөвхөн минийх. За. Одоо ачлаа. Эмбэ. Оо, манай ачлаа. Оо за. За, нөгөө дайснаа. Дөнгөс цаг таасан шүү. За яамаа даагүй яамаа. Хөх яа сүрдээ. Би сая эмнэлэгт олон жил хамт ажилласан дэлгэртээ энэ доор таарлаа. Ямар дэлгэр? Яагаад бэ? Энэ хажуутлын байрны. А тий.
Тэр бит хоёр чинь энэ жилийн өндөр насны баяраар нэг дор хамт байдгаа мэдлээ шүү дээ. Хоёроос өндөр насны баяр гэснээс танаас бас сайхан юм оо. Май хөөе. За. Дараа. Йоо. За нэг сайхан цаа уугаад. Гэх танаа эмэлгийнхэн бас овоо шүү. Ахмадуудаа хүлээгээ авчихдаг. Гэтэл зарим нь одоо тийм албан газар байсан ч юм уу, үгүй ч юм уу тэр нь мэддэхгүй болсон бай шүү. Тийм ээ. Манай муу ах материал техникийн хангамжийнх намайг ерөөсө тоодгүй хүлээж авдаггүй үглээд үүдгий. Аргагүй шүү дээ. Хөөе тэгээ муу ах маань тэнд чи хичнээн жил ажиллалаа да. За нэр 30 жил ажилласан баг шүү. Тийм баг шүү. Тий. Чи социализмын материал техникийн бааз гээл. Социализмын үед чи мундаг том бааз газар байлаа шүү дээ. Тэгэлгүй яах юм. Тэгэлгүй яах юм. Хөөе тэгээд одоо тэг хэдэн өндөр наснуудаа хүлээж аваад нэг халуун савч гэсэн өгчүүд яадаг байна да. Харин манай эмнэлгийнхэн ч овоо шүү. Бид нарыг бас өөрхөн хооллчихно. Жижигэн бэлэг өгчдөг. Хоол гэснээс юу юм байшгүй. Өнөө манай бэр болох охин ч юм билээ дээ. Мишель? Тий, Мишель. Мишелийн аав ээж хоёрыг хоол идүүлнэ гэсэн шүү дээ. Нэрээ тийм штэ чи. Гэхдээ тэгэхэд өвгнийх нь байж байгаа царайг би ер нь нэг өсчөнд очиж өсөлгоогоо нэг янзлуулна байгаа. За эцгүй. Чи ер нь ингэдэг юу өмсөх гэж байна? За яах вэ? Юу ч яадаг юм. Яах, хөөшөнөө. Хүүг явчихсан гасч байгаа шүү дээ. Цааш нэрээ? Би авч өгснөөс нааш нэг ч удаа өмсөв шүү дээ. Нэрээ тийм штэ тэгж болох юм байггүй. Ой, гасч өгснөөс. Энэ идэр ер нь хайчдаг байна. Өглөө ихнэр дагуулаад гарсан шүү дээ. Гэхдээ энэ идэр ч одоо өөрөө ажилгүй. Авгаа ажилгүй. Хүүхдээ бидрээ харуулчаал дэмий танил көм санаа амар юм болох нэ. Яах вэ хүмүүн ажил хайгаад л явж идэх юм болоо та. Ер нь айлд нэг сайн нэг муу хүүхэд байдаг гэсэн. Муу нь энэ идэр шүү. Тэгэхэд ахын аа. Шал ондоо шүү дээ. За айгуулхоо ороо хоол идэх гээд явдаа. Өнөө ач хүүхдээ харах хүн байхгүй. Ингээ чи өвтөр нэг баларх юм байна дөө. Би хэлсэн. Ороо эртхэн ирээрэй гэж. Цааны юм. Аяа мэндия. Би юу хоцсонраа явуулснаа. За тэгтэг. Ой, манайхаа багш ирэх юм уу? Тарцгаа ил та. Үгүй ээ, одоо багш ирнэ гэсэн жоохон хүлээж аваад явъя л да. Ингээд тэмүүлээ. Чамд ямар охин таалагдтыг? Мэдхгүй. За. Мэдгүй бахтай явах тий. Миний өгш арай өдий болтол ямар охин таалагддгаа мэдгүй байгаа юм шүү дээ. Тийм юм гэж хэлэхэд хэцүү л. Тэгээд ч юу би ер нь энэ талаар бодож байгаагүй юм байна. За чи боль доо. Ингээд хонгороо. Чамд юу ямар шүүх охин таалагдтыг? Надаа юу? Надад бол өндөр туранхай биетэй бас царайлаг. Гэхдээ хамгийн гол нь мэдээж таргамш. Тэгээд л болоо юу. За бараг л тийм. Чи тэгээд сайхан царайц би хатаал бол тэнэг ч гэсэн суух юм биз дээ. За чи боль доо. Хин суух талаар ирсэн бэ? Та нар ч л өөрөө ямар охин таалагддаг вэ гэж асуусан биз дээ. Чи тэгээд ер нь хүнтэй суух юм уу? Хүнтэй суух л байх л та. Ангийнхаа нэг юм хэлэхэд амьдралынхаа ханыг сонгохдоо боломжтой сонголт хийх хэрэгтэй гэж би боддог. Тэгээд чи юу хүний сайныг ханилан байж л мэддэг шүү дээ. Та илтгэж дууссан бол сандалтаа суугаач. Харин манай Тэмүүлэнгийн хойноос ч олон охидгүй нэ. Тэ? Найзанч хүнтэй суух байх уу? Оо бэн. Нэрэ. Миний найз.
Биш. Өнөөрөө бүгдээрээ хоолнд орно гэдгээ ээж аавтай хэлсэн үү? Хэлсэн. Миний хараараа цаадууч мэдж байгаа үстэй. Мэдж байгаа. Хайрт нь ажлаа тараад ээж аав хоёрыг аваад очино. Харин чи яах чинь? Би одоо ингээд гэрлүүгээ харж хувцас нарын амжилт юм уу? Хөөе. Ингүүл яасан бэ? Хайрт нь ээж аав хоёрыг буулгачаад танахныг очиж авъя тэхүү. Яах юм бэ? Бид нар өөрсдөө яваад очиж тэхүү. За. Тэгвэл хайрт нь ярий за. Хайртай шүү. Үнсий. Чи юу нэг олон хотод орооцолтол явах юм. Нэгдэн хүрч олдго юм уу? Мэдгүй юм да. Өөр нь тэгээд охтууд та нар бүгдөө л адилхан шүү дээ. Тийм биз дээ. Охтууд болгон ч өөр шүү. Дээ адилхан шүү дээ. Ганц хоёр хоног үгүй л би чамд хайртай дуртай хагцгүй салахгүй гэдэл. Үгүй бүр заримж өглөө болгон чамтай хамт сэрмээр байна ч гэж яах шиг. Мэдхгүй. Яг үндэ бол надад тийм хямдхан охтууд таалагддаг юм уу? Яг санаандаа нийлсэн охинтой уулзч учирч амжаагүй л байна. Онгороо, ингэхэд чи бэлгэвч хэрэгэлдэг үү? Яасан бэ? Үнзүүл юм л чинь. Цаад охтууд чинь ямар ч өвчтэй ч магадгүй шүү. Болгоомжтойгаарай. Биш. Ангийнхаа та нар арай намайг учирсан болгонтойгоо унтдаг гэж бодд юм биш үсттэй. Гэхдээ яг мэдээж аль болох бэлгэвч хэрэглэхийг хичээх хэрэгтэй байх л та. Хичээх биш, хэрэгэл занших хэрэгтэй. Та босоод яриач. Та нарт би үнэ гэлээ. Сүүлийн үе доохын алдар тусч байгаа хүмүүсийн тоо орширсоор байгаа. Харин хонгор таны охтуудын тооч. Замбраага алдаж авах швтэ. Тийм эстэй өгдөг үү те? Биш. Ангийнхаа Насан Батгай. Та нар намайг шүүмжлэхээ болов яасан юм бэ биш аа? Манайха багш ихчлээ хичээлдээ суцгаа. Тэр Аа орж. 300. За. Хонгороо. Яасан юм хичээлдээ суцгаа. Надад чамтай нэг юм ярих гэсэн. За яасан. Найз нойртой жоохон гэрийнхэнтэй таарамж муутай. Чам шиг юм өгд гэрийнхэнтэйгээ таарахгүй байгаа юм бол хич бүр өнгөрсөн байна л да. Чи чинь хичээл номондоо сайн арх тамхи хэрэглэхгүй, толгой сайтай хөвчүүд. Чи ч гэсэн адилхан арх тамхи хэрэглэдэг. Бас тэгээд тухайнтай шүү дээ. За ямар шиг янз юмс вэ? Гайгүй байгаа. Сандраад ирэхгүй дээ. За чи чинь санаа зовлоо шүү. Ер нь гадаад дотоод байсан. Шаялтаа хүмүүс. Надад яг цагтаа. За. Тэр олон долоо юм шиг байна. Биш үү? За бити өглээд вэ. Аа яасан. Тийм ээ. Харин тийм. Чи юу хичээл гайваа. Аа гоё юм байна. Ирчлээ. Сайн байцгаана уу? Сайн байцгаана. За. Мишель бит хоёр өнөөдөр хоёр талынхаа аав ээж нарыг хооронд нь танилцуулъя гэж бодоод
та бүхнийг энэ тэхгийн дээди дарбаар гэдэг энэ зоогийн газар ресторанд орсон юм аа. Тэгээ энийг сайхан хоолтой газар баг. Миний аав дорж. За. Дорж. Таамстай байна. Миний ээж Дулмаа. За. Дулмаа. Тантай танилцсантай таамстай байна. Миний аав сандаг дэрч. Манай ээж Пагам. Пагам. За, сайхан танилцлаа. Дулмаа. Одоо бид хоёр чинь танилцаад 2 жил болчихлоо. Тэгээд энэ орон үдшийг аав ээж нартайгаа сайхан өнгөрөө гэж бид хоёрын зүгээс та бүхнээс хүсэж байгаа юм шүү. За ингээд та бүхнийг зоогийн дөрий. Үгүй нэр ингээд 2 хүүхэд маань үерхэд нэрээ 2 жил болцсон байна шүү дээ. Тийм шүү. Нэрэж цаг хугацаа хурдан явах юм. Харин тий. Миний хүн манлай чинь саяхан сургууль төгсөж ирж байсан санагдах юм. Үгүй гэтэл 2 жил болчихсон байна. Ингээд манай манлай. Үгүй юу л да. Үгүй бидний үед чинь одоо үерхэн л гэж ярьдаг байсан биз дээ. Тэгэлгүй яах вэ? Одоо үерхэн. Үгүй тэгээд одоо тэрнтэй үер хийж гинэ гэж хүүхдүүд ярьдаг тийм ээ. Тэгэлгүй яах. Үгүй тэр нь одоо хайшаа юм дээ. Бас удаан үер хийж бие бинийгээ сайн таньж мэдж байсан юм уу да. Тийм байх л та. Манлай маань ингээд ямар сургууль төгссөн бэ? Миний хүү чинь Би их сургуулийн эдийн засгийн факультет төгсөөд тэгээд үүлдэр худалдааны яамд 1 жил ажилласан. Дараа нь засгийн газар хоорондын тэтгэлэг тэнцээд тэгээд Америкт магистр хамгаалсан да. Ямар чиглэлээ? Маркетингийн чиглэлээр. Ингээд манлай маань Америкт сургууль төгссөн гэх. Англи хэлэндээ хэр зэрэгвдээ? Баг зэрэг гадарлан л та. Гадарлах биш ээ. Доторлох хэрэгтэй. Эренжингөө тэгэж ярьдаг байхгүй юу? Тийм. Айхтар хөгсөн шиг. Мондөг гэдэгтэй. Ер нь тэгээд ийм хүн ер нь бас тэгээд хавралт төрх юм да. Юу хавар. Миний хөө чинь одоо хар багыг л одоо ном төвөрсөн амтан байсан. Яг өөрөө ном дуртай. Би одоо багш юм сая тэгээд одоо бас шахав чаардан нууш та одоо ээж нь яах вэ те? Одоо ядаргаа зүдэргээ боллоо одоо бойлуул гэдэг. би хүүхэд ядраач гэд бас өгүүлнэ. Яг бай тэрний хүчинд одоо бас хөө маань одоо юу лээ 10 дугаар ингээ алтмын талтай төгсөөд. Яг их сургууль. Энэ их сургуулийг бас улаан дипломтой л одоо төгслөө шүү дээ. Би баярлалаа юм уу гээ. Одоо тэгээ сайхан боловсралтай. Бас улсын ихтгэл найдвар байна. Энэ том газар миний хөвч одоо ингээд бас төшөөл хийж байна. Амьдралын гараагаа сайхан л хэллээ. Би тантай бол 100% санал нийлж байна. За. Би охиноо бас тэгж шахдаг юм. Би ингэж хэлдэг байхгүй юу? Аавыгаа чи найз нөхдөдтэйгээ уулзуулахгүй. Зугаа цэнгэлийн газар явуулахгүй. Хориод байна гэж бодоод байна. Юуны түрүүнд одоо эрдэн мэдлэгтэй байна. Тийм ээ? Мэдлэгтэй байсан цаг тэр зугаа цэнгэл амьдралын сайн сайхан чинь хөөлгөө гэдэг ирж шүү дээ, тийм ээ? Тэр чинь тийм шүү. Тийм. Та багш гэдэг үү? Жоо юу? Би ч одоо
боловсролын байгууллагт тасралтгүй. Одоо 32 жил ажилласан. Яг гоо намайг чинь яам тамгаас та энд ирж ажил хэлчихсэн мэлс. Ажиллаж уржил байсан. Би очив. Аль багшаа хийгээд одоо багшаас аргаад тэгээд өдөө. Энэ багшийн ажил дуртай. Энэ мэрэгжил чинь сайхан мэрэгжил. Тийм шүү. Тийм. Би таныг анх багш гэж сонсоод надад их дотн санагдсан шүү. Тийм. Би ч бүр хар угаасаа л багш болох гэсэн гэж ярьдаг байсан шүү. Тийм үү. За тэгээд ажил ямар шиг байна те? Таалагдж байгаа. За. Хүмүүс багшийн ажил хэцүүлэх юм биш. Гэхдээ өөрөө дуртай болохоор анзаардгүй юм билгүй тий. Тэгж байгаа даа нэрээ. Би багшаа л багш сайхан юм хаа гэдэг байсан. Жоо яах вэ ингээд чөлөөнд гарлаа. Та тэр газар ажиллахгүй дээ. Хаа? Би боловсруулсан юм. За би гарчаад ирэх өршөөрэй. Чам шиг сайхан залуу. Тэгээд бас их амжилттай яваад охид төсгөөчөд олон л байдаг үстэй. Өхний мандал битгий гомдоо гараад. Би Мишелд хайртай болохоор гомдохгүй байхыг хичээнэ. Хичээнэ гэж. Гомдохгүй л байх ёстой. Хайртай хүнээ гомдоож болохгүй. Хэн нэг нь чамаас илүү хайрлах байсан юм билүү? Тэнцвэрийг Би Мишелд үнэхээр хайртай болохоор юу юунаас илүү үнэмшилтэй. Тэгвэл яах вэ? Би ч гэсэн их нэртэй хайртай. Ганцхан хаяа нэг явж чаддаг л үстэй аа. Юу ч тийм байх үед. Би ер нь их нэртэй мөртлөө өөрөө хүндээ дотн хацаатай байхыг хүлээн зөвшөөрдөг л дээ. За. Чи намайг зүгээр ойлгоорой. Би чамайг сорж байгаа юм биш. Гэхдээ гэр бүлийнхэн гишүүнээр хүлээж авсан тал би энэ бүхнийг ярьж байгаа юм. Ойлгож байна уу? За. Хоёлаа ширээрээ боочих. Чи төрүүлээд очиж. Би араас ч очиж. За би явж. За.